Дүүр хөгжгийн эрдмийн театрын балетын жүжигчдийн хувьд эгэл жирийн л нэг өдөр. Гэвч 60 гаруй жилийн өмнө энэ л танхимд эргэлдэн бүжиж аз жаргалтай, уйтгар гүнигтэй олон өдрөө өнгөрүүлсэн Туул багшийн хувьд ажилдаан ярах мэт, удаан харьяагүй гэртээ очих мэт догдолсоор ирсэн тийм л өдөр. Дасал болсон бүжгийн танхим нь удахгүй болох шин тоглолтынхоо бэлтгэлд шамтсан залуу жүжигчдээр дүүрээ. Ай хөрхи 17 настай жаахан охин төгсөж ирэхэд нь тосож авсан театр хоёр аль аль нь шинэхэн байжтэй. Балетчин. Мянга 962 он Зөвлөлт холбоот улсын Пермь, Ташкент хотуудад балетын жүжигчний мэргэжлэр суралцсан 28 оюутан сургуулийн амжилттай төгсөөд эх орондоо ирсэн юм. Тэдгээр 28 сурагчийн нэг бол өдгөөгийн Монгол улсын гавьяач жүжигчин Туул юм. Тэр үед ч одоо балет гэж байгаагүй. Гэхдээ анхны балет багчсараа өргөлт булаг гэдэг одоо тавигдсан байсан. Тэгээд тэр үед манайх одоо энэ багшийн сургуулийн ард нэг хашаа байшинд амьдэрдэг байхгүй юу. Тэгэл би дүүнэртэйгээ 3 дор ингээ хөөхтэй. Дүүнэртэйгээ тэр театрын нэг юм ханны дундуур ингээ гүйгээл тоглоод ингээ явдаг байсан. Тэгээд тэр багчсараа өргөлт булгийн нэг зарлал ингээ хан дээр өлөвцөн байхгүй. Тэрнийг хараад энэ ямар гоё юм бэ? Надад бол би балетчин болно гэсэн тийм бодол байгаагүй. Тэд нар чинь нөгөө тэнгэрийн улсууд шиг л гоё харагдаж байгаа байхгүй тий. Балетын тухай гайхшил төрүүлсэн, надад одоо мөрөөдөл төрүүлсэн тийм юм бол манай ээж хоёр хоёулаа Дорногов аймгийн хүн л дээ. Тэгээ тэнд ажиллаар явахдаа намайг аваад явахгүй. Дорноговын төвд Москвагийн их театрын жүжигчид ирсэн байсан. Тэгээ тэр үед чи нөгөө театр тэр байгаагүй, соёлын урдан гэж байгаагүй. Тэгээд нөгөө ачаана машины ингээ 4 талын ингээ буулгачаад, тайз болгочоод тэгээд нөгөө машинууд чи ингээ тал талаас нь гэрэл тусгаад кастаньят барьсан хоёр бүжигчин ингээ испан бүжиг бүжиглж байсан. Тэгэл тэр надаа одоо сэтгэлд маш их буулсан шиг санагдаад байгаа. Нэг тиймэрхүү юм балет гэдэг чи юм байдаг юм байна гэсэн ойлголт тэндээс авч ирсэн байхгүй. Ачааны машины твшин дээр ер бусын бүжгийг харж өөртөө шин мөрөөдөл бий болгож зогссон 3 дугаар ангийн тэр жаахан охины хүсэл биелэх өдөр иржээ. 1956 онд манай нэг хоёр найз охин радиогоор нэг зарлал сонссон байна. Одоо гадаадд бага насны хүүхдүүд явуулах нэ гэдэг. Тэгээд тэрнийг дуулаад гурвуулаа шалгуулж үзсэн байхгүй юу? Тэгээд нөгөө хоёр маань тэнцсэнгүй гонигтай. Тэгээд би тэнцээ. Тэгээд тэрнээс хойш их олон дахин шалгуулсан. Хамгийн сүүлд нь одоо тэр сургуулиас нь багш ирж хамгийн эцсийн одоо шалгалтаа хийжсэн тийм. Ээж яг доор олон дүүнэртэй хамгийн том нь байхгүй юу гэрэг. Тэгтээ зэрэг бас нэг юм бага хүүхдээ одоо тэр хол газар явуулах нэг талаар дурамч нөгөө талаар би заавалчгүй явна гэдэг зүтгэцээ. Тэгээд л намар одоо 8 сарын сүүлчээр байлоо да. Тэгээ хуган цугаал явсан. Сонгод өгөөжиг дөрийн мэрэгжлийн жүжигчид бэлтгэхээр Зөвлөлт холбоот улсын Пермь, Ленинград, Ташкент, Северодвинск хотуудад анхны хэсэг авьяаслах хүүхдүүдийг явуулсны дотор одоогийн бүгд наримдах Монгол ард улсын ардын жүжигчин Ганбаатар, гавьяа жүжигчин Шарвтарж, Цэрманар байлаа. Бид нар яагаад 6 жил сурсан юм бэ гэдэг зэрэг нөгөө дуурийн театр байгуулах одоо бэлтгэл хийгээд байсан байна л да. Тэгээд Пермь явсан одоо сурагчид бол биднээс нэг жил хагасан өмнө явсан. Тэгэл одоо бүгдийн нэг мөсөн төгсөг гэл одоо соёлын яамнаас тушаач гарч. Тэгэл зэрэг төгсгсөн.
байхгүй тийм. Улсын дүүргүжгийн театрынхан Италийн их зохиолч Дантийн Тэнгэрлэг комедио сэдвэлэн Оросын хөгжмийн их зохиолч Петр Чайковскийн Римни Франческа гэдэг найрал хөгжим аялгаугаар бүжигэн жүжиг тавилаа. Бид нар чи одоо балетын бүжигчин гэж төгсөхгүй шүү дээ. Бид нар балетын жүжигчин гэж төгсөж байгаа. Жүжиг гэдэг чинь жүжигийг авч явна гэдэг чинь хүний дотоод мэдрэмж, тэр жүжигийн үйл явдал, тэр жүжигийн утга санааг одоо тайзан дээр илэрхийлэн жүжиглэн гэдэг бол энэ бол дөнгөж сургууль төгсөөд ирсэн хүүхдэд бол айгүй хүнд даваа. Суралцаа тэрий чинь одоо ингээд өөрийнхөө тайзан дээр ямар нэгэн дүрийг амьлуулна гэдэг бол бас их уруухан шаардна. Монгол зөвлөлтийн 1963 оны соёлын хилэлцээр ясаар манай орнд дөргидэн ирсэн Станиславский Немирович Данченкогийн нэрмжит Москвагийн дүүргүжгийн театрын балет мастер Чичи Надзе энэ жүжигийг найруулж өсвөрийн залуу жүжигчин Туул, Ганбаатар, Батч улуунаар тоглох гэж байна. Тэгээд тэр Чичиназ багш бол одоо маш их туршлагатай өөрөө олон жил бүжиглсэн тийм хүн байсан болохтой зэрэг тэр дүрээ гаргах тал дээр маш их ажилласан. Энэ бол би одоо дахиад нэг сургууль төгссөн юм шиг л одоо тэгээд тэгж ажилласны ачаар дараагийнхаа дөрүүдийг гаргахад бол одоо бас нэг мэдлэгтэй олцсон тийм ээ, энэ дээр ингэж ажиллах юм байна гэдэг. Тэгээд их азтай тэр багшийн одоо тавьсан жижиг тоглолцсон. Энэ бол дөнгөж төгсж ирсэн хүүхдэд бол бас их аз байсан тийм. Соёлын театрын захираа энэ дээрээс их анхааралж тавина, хатуу шаардлагч тавьдаг ийм үе байсан л да. Тэгээ аав ээж хоёр бол яг ямар балет гэж мэдчихсэн. Ер нь эмнэлгийн талын хүмүүс ирж үзэн л дээ. Тэгтээ өөр хүнийг үзэхгүй намайг л тоглоод очиж үздэг. Тийм. 14, 15 дугаар зууны амьдралаас сэдвэн нацаг дуржин бэлсэн шарилжин дундах цэцэг бүжгэн жүжигийг дөрвөжгийн улсын театрын найруулагч Жэмэндаг шойдгийн хөгжмөөр найруулан тавилаа. Хүний хүнлэг чанар, хайр сэтгэлийг харуулсан эмгэнэлт бүжгэн жүжигийн гол дүрүүдэд жүжигчин Туул, Баатар, Ганбаатар нар бүжиглэж бүжигийн уран нарийн, уян налархай, ширүүн догшин хөдөлгөөнөөр хүний сэтгэлийн хөөр баяр, зовлон хямралыг чадамгай дүрсэллээ гэж үзэгч олондоо сайшаагатлаа. Бидний үед чинь бол тайз бас өөр байсан. Тий. Ийм гоё хулдаасан шал байгаагүй шүү дээ. Зүгээр модон шалтай. Балетын одоо хувцсыг ойдог, мэддэг, чаддаг ийм хүн байгаагүй. Тэгтээ зэрэг одоо заримдаа өөрөө оёо шүү дээ. Тий. Иймэрхүү байдаг гэдгээ мэдээ. Тэгээд материалын аваад өөрөө оёо. Тэгээд за тэгэл цэцэг мэцэг энэ тэр чинь даавуу маагаар ягаад тэр үед одоо юм олддоггүй тийм хэцүү байсан юм чи тий. Ганбаатар бит хоёр тэгээд Жамдаг баштайг гуруулаа. Варна одоо тэр олон улсын тэмцээн явагдаад нэг 4 жил болцсон ч байлгүй тийм байсан. Тэгээд одоо анх удаа л олон улсын тэмцээнд Монголоос оролцож байгаа. 1968 оны 7 дугаар сарын 28. Өнөөдөр Варнад болсон олон улсын бүжгийн тэмцээнд оролцоод гэртээ ирлээ. Бид Варнад 7 дугаар сарын 5-нд очиод 6-наас эхлэн зөвлөлтийн бүжигчдтэй цуг дасгал хийж сургууллав. Маш халуун байсан ба чихтэй агаар дасаагүй бид хоёрт нэлээд хүнд байв. Азаас бид хоёр тэгээд нэг Япон хүүхэн байсан. Тэр нь болохоор нэг Японы төлөөлж биш. Америкт амьдардаг юм. Тэгэхээр Монголоос төдийгүй одоо Азаас удаа зөрөгтэйгээр оролцож исэн тийм. Японоос нэг балерин ирсэн. Ер нь хараад хинч бүжигчин гэж хэлмээргүй рост номхон. Үүнээс үзэхэд байгаа юмаа чамлаж хэрэггүй юм байна да.
1973 онд бид тэр Москвагийн тэмцээн бол маш их том тэнд бас орсон. Дараа нь оюутан залуучуудын фестиваль гэж болдог байсан шүү дээ. Тэр 10 дугаар фестивальд 1970-ад онд орж ирсэн. Эрдэнэтийнхөө ширмдийн цогнод бөгөөд нарийн тухмангаар дүүсийн аргийн жүжигчин төрийн шагнал чулууны хөгжим уран хас гэдэг бүжгийн жүжигийг бөгөөд нарийн тухмангаар дүүсийн урлагийн гавьяа сэтгэлтийн жамин давг найруулан дэгэд тавилаа. Тэгээ бид эд чинь нөө бичлэг нь жоохон муу. Тэгээд бүгдээр ингээд суугаал үзэл хүү ийм хурдан хөдөлдөг ийм хурдан хөдөлгөөнтэй те ийм хурдтай техниктэй бүжигчин чи хэн блэ гэдгсэн чинь багш байсан. Хой чинь бас тайзан модон байсан тий. Тэгэхээр чин тийм тайзан дээр тэгж одоо гоё бүжиглээд тэрийг ингээд үзэх завшаа ингээд видеогоор гарч агаад ерөн бол айгу талархаж байсан. Спорт бол яг ингээд тэмцэл бүх юм ингээд ил харагддаг штэ. Гэтэл урлаг бол тэмцээд байгаагаа үзэгчдэд харуулах юм бол тэр чинь урлаг биш болчих учраас тэгээ багшийнхаа хичнээн хэцүү юу байсан чи тэр жүжиглэлтийг үг хэлэхгүйгээр яаж ингэж дурлах уу? Яаж одоо энэ дүрийг яаж бүтээх үү гэдгийг бол тэр богинохон бичлэгүүдээс бол ерөөсө богинохоо харахад л ингээ мэдрэгдчихсэн. Манай бүжигч чинь ер нь тийм аяг тийм сэтгэлийн одоо хөөрөл ихтэй усаж одоо тэр эмоц аяг ихтэй. Эмоцыг бол одоо тийм янз янзаар гаргана. Зарим нь одоо бүжгийнхаа одоо хөдөлгөөнөөр гаргана, зарим нь одоо нөгөө чанга ярьж эмоцоо гаргах жишээтэй тийм. Тэгээд би ингээ ажиглаад тахт манай туулагч аяг тийм дүлгөө бараг байгаа байхгүй мэддэхгүй. Социалист нийгэм балетчин бүсгүйгээс олон зүйлийг золиослох, төвчхийг шаарддаг байж. Дуртай амттнаа хүссэн үедээ идэж болохгүй. Найз нартайгаан чөлөө цагаараа зугаалаад явж чадахгүй. Бас сансныхаа зоргоор хүүхэд төрүүлж болохгүй. Улсын мөнгөөр суралцсан. Тэг алтан валют гэж байгаа шүү дээ. Тэгтээ зэрэг 3 жил одоо хүүхд гаргаж болохгүй гэлнэ. Тэгэл яг 3 жилийн дараа би тэгээд анхныхаа хүүхд төрүүлсэн. Тэгээд жандаг бас дургүй. Би анхныхаа хүүхдийг заавалчгүй төрүүлнэ гэж зорж галгараа. Тэгээ одоо энэ хүү маань тусалж байна шүү дээ. 1966 оны 6 дугаар сарын 16. Өнөөдөр ажилдаа орлоо. Ямар гоё юм бэ? Шууд л бүжиглээд гармаар даан чихвэл гарман сул хүний хэмшгэл болчихж. Нэгэн насны амьдралаа балетгүйгээр төсөөлхийн аргагүй болтлон мэрэгжилдээ дурлсан бүсгүйн тайзан сансан сэтгэл хөшиг нээгдэж хөгжим эхлэхдээ зэрэгцсэн оргилж жаргалтай ертөнцийн уусах мэт бүжиглэв. Түүний хизээ хаана хүрч зогсхийг хинч мэдэхгүй. Ээж яг надыг орхичоод театр дээр орхичоод нөгөө нэг бэлтгэл энтрэ хийгээл тэгэл дараа нь гараад ирэхэд би таньдгүй байсан. Нэх олон адилхан хүмүүстэй. Тэгээд нэг нөгөө нүүрмөрөө будцсан болохоор тэр чинь ерөөсөө нөгөө танигдахын аргагүй. Чайковскийн хонд нуур дээр нөгөө дөрвөн балетчин гарч ирэл бүжгэлдэг штэ. Тэр энтер бол айгүй тод санагдаж байна. Би Жизель балетд их дуртай. Тэ. Энэ одоо бүр 1800-аас хойш тайзнаас буухгүй тоглогцоор байгаа өнөө үеийг хүрсэн юм гайхамшигтай сайхан балет байхгүй юу? Тэр утга санааны хувьд ч гэсэн гүн. Тэгээд тэр Жизелийн дүр надад их таалагддаг байсан. Би сургуульд байж байхдаа л үзэл уйлаа суудаг байсан. Тэр их хэцүүлдэ маш нарийн балет. Тэгээд би тоглож чадаагүй. Тэгтээ тэр тоглож байгаа юм шиг одоо миний сурагчид тэр Жизель балет тайзан тоглоход би хараад суухдаа яг цог бүх юм мэдрээд тэг яаж тэр хөдөлгөөнөө хийж яана, яаж утга санааг нэг эрхүүлж яана бүгдийн одоо өөрөө хамт бүжиглж байгаа юм шиг
одоо байдаг л да дотроо. Дон Кихотын Китри, Парисын дөлгийн Жанна, Шарилжин дундах цэцгийн Уранго, Франческо да Римигийн Франческо, Багчисран ориглолт булгийн Мария, Цэнхэр нүдэн бүсгийн Сванилда гэх зэрэг дэлхийн болон үндэсний сонгодог олон балетын гол дүрийг амжилттай бүтээж, эх орондоо төдийгүй олон улсад Монгол орныхоо нэрийг олонтаа гаргасан амжилтаа төрдөө үнэлүүлж, 1969 онд гоцлол бүжигчин Туул Гавьяат жүжигчдийн тоог нэгээр нэвсэн. Энэ баяр төдрийн тухай сэтгэлэн тэмдэглэлдээ бичиж үлдээсэн нь өчигдөр хүмүүтэй. 1969 оны 12 дугаар сарын 31 миний хамгийн аз жаргалтай өдөр өнөөдөр. Солонгос тоглолтоор явсан. Тэгээд хятад бид нар нэг солонгосоос буцаж явах замдаа хятад элчин дээр байсан. Тэгээ шинэ жил хийгээд нөгөө элчин цайданд босоод одоо тэр гавьяачин тэр гэдэг тэр үед бид нар чинь Ганбаатараас авсан Баатаргаа гавьяат болсон. Тэгээд дуучтаас бас хүмүүс авч. Би энд Бээжинд элчин дээрээ шинэ жилээ тэмдэглэж байгаад гавьяат жүжигчин болсноо мэдлээ. Ямар гайхамар хачин байваа. Би энэ тухай ёстой зүудэлсэнгүй явсан юм да. Гинт дуусныг хэлэх үү, хэд хоног ман дунд хөвж явна. Аймаар ч юм шиг. Намайг яагаад ч ямар ч одоо гавьяа байгуулга хахад гавьяа төгчлөө гэж бодоод тэг санаа зовгол. Тэгэл цаашдаа энэ гавьяат улсаас өгч байгаа энийг одоо бүхэл хүчээр дайчилж хөдөлмөрлж энэ жинхэнэ одоо гавьяат болох юм байна гэсэн. Тэр үуч гавьяач цөөхөн байсан шүү дээ. Тэгж бодоол одоо энэ балетын урлагтнаа хөршлөө зүтгэж юм да. Чайковскийн хонтнуур бүжгийн жүжиг Вердийн Тревиатта дүр зэрэг дэлхийн хүчний соёлыг сандрсан олон бүтээлийг өөрийн театрын төснө тоглосон улсын дөрвөн театрын хамт олон Испани бүжгийн цомрол гэдэг бүжгийн жүжигээр үзэгч олноо баясгаж эхэллээ. Жүжигийн гол дүрд ардын жүжигчин Ганбаатар, гавьяат жүжигчин Шарав Дорж, Навча, Туул, Сэрма, Баатар нар бүжиглж Испани бүжгийн цогцолдог шинж чанар, уран товшилт, эгний жигдрээ зэрэг бүжиг уралдаг. Хэн хэмнэлийг чадмаг гаргаж тус бүрийн өөрийн шинжтэй өөр дүрийг бүтээлээ. Уурсах нулимс гунигтай бодлоо тайзнаа хөшиг нэхтэй хамт мартаж орхиод үзэгчдийн алга ташилт тэвэр дүүрэн цэцэгтэй харих бүжигчин бүсгийн амьдрал амар байсангүй. Гэртээ цоожлоод үлдээсэн хүүдэн ярах ихийн сэтгэл тоглолтод дуусаж гэртээ харихаас нааш амрахгүй. Эсвэл театрын хаа нэгтээ тоглож надан явах хүүдэн түүртэх чөлөөч үгүй өдрүүд түүнд олон байсан. Тэгээ би болохоор айлын ганц болсон. Тэр үед гэртээ их цоожлогддог. Тэгээд цоожлогдохоор заримдаа бас нэг унтчдаг эрэхт нь хаалгаа тайлж өгдөг энэ төр гэдэг юм. Тийм болохоор одоо өөрөлдөл манай ээж надыг театр руугаа их авч явдаг гэсэн. Тэгээ театр дээр би бол ерөөсөө л ээжтэй адилхан театр гэдэг маань одоо ерөөсөө миний гэршигэл байдаг гэсэн байхгүй. Тэгээ хэдэн Айбалит энэ төр гээл доктор Айбалит гээл бахан дээрэмчд гараад цэлэн бэлэм тэрүүгээр чинлэг үүжэдэг байлаа шүү дээ. Тэгээл хэд чинь яг өхөрдөл ээж минь заримдаа бас одоо өөрөлдөл тоглолтын дээр хөл энтрээ болголдог. Заримдаа насилктай иржсэн энэ юм уу байдаг гэсэн. Тийм. Заримдаа ингээд өрөөл тентэрээс унагчин, тийм заримдаа хөлөө эвгүй гიშг чинь тэгээ өвчтэй зовдон тойж байсан, гэмтэлтэй ч байсан ирээл одоо хөлөө яагаад хөлдөөгөл тийм тариад хөлдөөгөл халуунтай бол юу нэг юм уучгаал тэгэл эмч кулисэнд байж шít. Тэгсэн мөртлөө ээж зовж байгаа, яолж байгаа мэдрэмж ш дүүрэн тэвэр дүүрэн цэцэгтэй инээцэн орчдөг байхгүй. Тэгсэн мөртлөө хүмүүсээр дамжил болсон. Тэгэхээр одоо өөрөөр хэлбэл үнэхээр мэрэгчлэлтэй дуртай те. Ягаахан театр нь ямар хувь өрөөлөөр та хоёр уулзраа вэ? Өссөн гэр шиг нь дотн өнгөрсөн бүхнийг сануулгах толмит театр.
22 жил гэдэг бүжиглэж явсан залуухан насанд цахилаад одох мэт хурдаг. Тайзнасаа бууж тэтгэвэрт гарна гэдэг балетчин хүний мэрэгжлийн онцлог шүү дээ. Харин энэ сонгодог бүжгийн төлөө бүхий л насаанд зориулна гэж хизээнээс бодсон юм болоо. Знэн Николаевна Афанасьевич багш байсан. Тэр багш маань одоо тэр алдартай Ваганова гэж бүжгийн сургалтын тогтолцоог хийсэн ийм агуу хүн байдаг. Намайг нэг яагаад ч нэг онцолж балетын төлөө зүтгэх, бүх насаараа зүтгэх тийм одоо юу хэмдэ сэтгэл зулаас асан гэж хэлж болохоор тий. За тэгэхээр хараа эхлээд ийшээ хийж байгаа тий. Падиша два зогсохдоо тэр юу руу тэр зүг рүү тэгээд хоёрдугаар падишагаа уулгадаг зэрэг тийшээ хийх тийм ээ жоох ийшээ ингэж ирэх нь ш. Театраас юу яагаад 22 жил болоод тэгээд тэтгэвртэй гарсан. Тэгээд жамд багштай хэлсэн байхгүй би цаашдаа багш болмоор байна гэдэг. Тэгээд тэр үед нөгөө Ленинградын гэсэн лээ тэр сургуульд бүжгийн хүүхдүүдийг явуулж ирсэн байхгүй сурахаар тэдний багшаар ингээд явсан. Тэгээд тэндээ очиод тэр юу бүжгийн сургуулийн багшийн ангид ороод тэгээд тэрнийг дүүргээд тэгэл одоо хүүхдүүдэд хичээл заагаал тий олон төрлийн хичээл заагаал. Тэр үеийн хөгжим бүжгийн коллеж одоо өнөөдрийн Монгол Улсын консерваторт сонгодог бүжгийн хичээл, ардын бүжгийн хичээл, түүхийн бүжгийн хичээл одоо өнөөдөр хүрт заагаа явж байгаа. Яг ихэнх үед жоохон хэцүү байсан л да. Тэгтээ нэг дуртай хүн чинь хэцүү тоодог юм байна шүү дээ. За эндээс ийш нэг бүр ингэж буулгах нь байна шүү дээ. Ойлгож байна тий. За одоо тэгээд ийшээ хоёулаа гүйгээд тэгээд Перкидной. Би одоо 1987 онд хөгжим бүжгийн донд сургуульд анх хэлж орж ирсэн. Миний анхны багш бол Туул багш байсан. Багшаараа анхны одоо балетын А үсгийг заалгасаар 7 жил одоо суралцаад тэгээ багшийнхаа одоо удирдлагын дор сургуулаа төгсөж исэн. Одоо тайзан дээр багшийнхаа заасан бүхэл юмнуудыг одоо бүжгэлсээр байгаад эргээд одоо би сургуульдаа багш болоод 2003 онд багш болоод ирсэн. Тэгээд багшаасаа одоо яг багшлах арга зүй талаасаа маш их одоо суралцж ирсэн. Одоо эндээс аваад ингээд аччууд зогсон. Аччууд зогсоо чи хойноос яваад гүйгээд тэндээс багш тэгжсэн байхгүй биеэрээ үзүүлэх хэрэгтэй гэж. Өөрөө л үзүүлээ л одоо хөдөлгөөнөө өөрөө өвөтэй хийгээл баруун бүжиглээд байсан. Тэгээ нөгөөдөл нь ингээд юу үзчих юм шиг ороод. Дараа нь бол цаашдаа ингээд мэрэгшэд ирэхээр зэрэг энэ хүүхдтэй ингэж харьцсан ингүүл одоо сайн бүжигчин болно гэдгийг чинь одоо энэ туршлагын явцад л хоримтлуулж байгаа шүү дээ. Биднийг одоо хөгжим бүжигт байж явах хүртэл ерөөсөө ардын тайз гэдэг нь олон ясны тийм үү те одоо дэлхийн одоо олон орнуудын бүжгүүдийг зааж өгч исэн мөн балетын дасгалуудаас гадна онлын хичээлүүд дээр бас нэлээд төлхөө орж ирсэн. Бүжигчид чинь маш турхаа байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ манай 9 сар наснд огтуд ч их бондооно яг нэг тэр шилжилтийн нас гээл ингээл сэтгэлээр унаад яаж турах уу гээл тэгэл нөгөө юм уугаал нэг гүйлгдэг юм уучаад шалгалтандаа ирж чадахгүй өвдсөн ч тийм жишээ байдаг байхгүй. Багш орж ирэл чи жингээ асах ямар нэг юм хийгээгүй чи энүүгээрээ гоё хүчтэй шүү гээл тэр өөрөө бүр ингээд шүл бэлтцэн шүлээ утгаад энийг уучаад ор гэд ингээд. За би бол 2005-аас 2012 онд 7 жилийн хугацаанд яг туулагшийн удирдлагын доор сонгодог бүжгийн ангид суралцаад төгссөн. Бүжигчин хүний амьдрал маш одоо хүнд хэцүү ч гэсэндээ илүү хүн чанартай хүн байгаасаа гэдгийг илүү их заасан. Багш маань бүжиглж байхдаа ч гэсэндээ багш болсон хойноо ч гэсэндээ ямар их ухаан зарж ямар их энэ урлагт хайр тий зүрх сэтгэлээ зориулж исэн бэ гэдгийг одоо бол ингээд өөрийнхөө бүр ингээд зүрхэнд ойлгодог тийм хэлж баашгүй маш том одоо зүйлийг багш маань бас биднэрт тавьж өгсөн гэх юм уу.
Би сонгодог үжигийн 4 анги, ардын бүжгийн бас 4 анги ингээд төгсгсөн л дөө. Би тэгээд ер нь энэ ангиа төгсгöd гарыг да гэд миний ч хэдэн настай ч байлаа да нэлээ 50 гарцсан 60 хүрч ирсэн үү тэгж бодохгүй юу. Тэгснэ төгсгчөд дахиад шинэ хүүхдүүдийг хараад дахиад ажилламаар санагдаад дахиад эднэрийг аяагээ. Тэгээд дараачихын ангиудыг ингээд аваад төгсгсөн. Тэгээ одоо би тайзан дээр тоглож байгааг нь хараад бахарх тийм. Миний нэг жоохон юм бас эднэрт шингэсэндээ гэж боддог байхгүй юу. Цэцэгсийн сайхныг хүн бүр хараад таашаагч тийм олон хүнгийн үсгэлэнтэй цэцгийг тарьж ургуулах хөдөлмөрийг цэцэгчин хүн л мэднэ. Түүнтэй нэгэн адил үсгэлэнтэй чадварлаг олон цэцэгсийг туул багш тайз нам бэлтгэж өгчээ. Бүжиглэх нэг өөр, багшлах бас нэг өөр. Тий. Багшлах бол одоо илүү өргөн хүрээний мэдлэг шаардна л да. Манай багш бол хизээж шавнарыгаа шүүмжилж ингэж одоо доош нь хийж тийм юм хизээж гаргадаггүй. Хүнд одоо ингээд юм хэлэхдээ алдаа хэлэхэд чи тэг инг гэдэг үүднээсээ биш. Одоо уул нь тэгвэл зүгээр юм да тий. Уул надад чи ийм л байх ёстой юм шиг байна гэсэн нэг тийм их зөөлөн одоо талаас нь одоо хандаж ярьдаг байсан. Намайг анх балет гоцолж авахад ингээл багш нар суухаар чи сандардаг шүү дээ. Тэгээ би болохоор багшигаа үзэж хагаад ерөөсөө сандардаггүй. Одоо тоглолтын талаар ч юм уу тийм юм байвал хэлдэг. Тэгтээ их сайхан бүжиглэлээсээ чи ганцхан энэ дээр нэг жоохон засвал гэж хэлдэг байхгүй юу? Бас урмын хугалж болохгүй. Болгарын Варна хотын тэмцээнд анх явж исэн 8 дугаар анги гэдэг чинь жоохон тэгээд нөгөө Варнад явсан хувцсын маань бол туул багш бүр гараараа ойж өгсөн. Тэгээд ингээд Дүүрэн театрын тухайн үед чинь Дүүрэн театр бас төстэй дүү юм хувц Копелгэ балет дээр өмсдөг гэсэн тэр хувцаа голоод яагаад гэвэл тэрэнд ингээ хин ч ингээ тэг сэтгэл гаргахгүй одоо хуучирсан байхад нь нэг сэргээч хэмсэн ч гэдэг юм уу те нэг тийм тэгээд нөгөө багш маань болохоор тэрний ингээд нэг ширхэг ингээд навчин хаах уу гэдэг ингээд бүр нарийн ингэж бүр гоё ингэж парч гин ингэж бүр ингээд дэглжтэй одоо дэглэнэ гэж яг ингээд одоо загвар гаргаж байгаа юм да тэгээд айгүй гоё юм улаан хөрөн өнгөөр надад юм гоё хувц ойж өгч исэн. Ингээд за тэгээд ингэчээд одоо ийшээ яваад ингээд зогсож байгаа шүү дээ. 3 дахь гэр нь болсон Монгол Улсын консерваторийг зорьсон 40 жилийн зам жим шавнарынх нь амжилт алдраар тодорсоор байх юм. Театрын гоцлол бүжигчний завгүй их ажлаас чөлөөлөгдөж багш болсныхоо дараа туул гавьяад 2 дахь хүүгэн үлгийдэн авсан юм билээ. Анхны хүүгэн төрүүлснээс хойш 20 намар өнгөрсөн байжээ. Миний хувьд чинь одоо урлагийн гэр бүл төрсөн. Ээж маань балет, аав маань хөгжмийн зохиолч. Тэгээ ер нь бас урлагтай их ойр одоо юу гэдгийг гэрт байнга л нөө Чайковскигийн хөгжмөнүүд явж идэг. Балетын зургнууд байдаг ч юм уу. Тэгэл Шуберт гэх мэт нэг хөгжмийн зохиолч, балетын номнууд тим юм дунд л их өссөн. Ээж маань ч гэсэн ярьдаг байсан. Тэгэл хүүхд гаргаж болохгүй гэл тэр бодлооч гэсэн би хажуу төрсөн болов л гэж боддөг шүү дээ. Зүрхнийхэн үгийг чамд хэлюгээ зүмбэлгээр мөрөөдөн сухнигэн тэр мочо санаач хартмэ чамда би ач хүрэнгэ харцаар чамда ярьж билээ
балетчин байлаа, балетын багш байлаа. Хөгшрөөд бүжиглэгээ болоод ирэнгүүт тэрнийгээ сананд урсгалцдаг. Тэгээд ирэнгүүтээ ном бичээд эхэллээ. Ээж ч одоо бараг 5 ном гаргацсан нөө. Тэгээд тэрнийгээ байн судалгаа. Ер нь бол балетээс бол ер нь хаагцшгүй ингээд хэлээд болно. Би одоо олон жил энэ балетын урлагт зүтгэлээ л дээ. Тэгээд бас нэг тодорхой туршлага хуримтлуулсан заа харгаз одоо бас нэг аргуудыг хуримтлуулсан гэж бодож байгаа. Тэгээ энийгээ бас дараачийн үеийн багш нартай үлдээе гэж боддгийг. Би нэг хэд хэдэн ном бичсэн бүжгийн талаар бүжгийн түүх ардын тайзны бүжгийг яаж заа харгаз гэсэн сурах бичиг Монголын балет гэсэн ном. Ер нь манай балетын талаар нэх одоо тодорхой ингээд бичсэн юм байдгүй юм л да. Тэгэхээр нэг эхнээс нь дуустал эн чин түүх түүх ингээд тасарчих гээд байгаа байхгүй тий. Тэгээд тэрнийг ингээд залгаж уух нэг хоор орчин үеийн балетын эцэг гэж нэрлэгддэг Новер гэж хүн байсан. Тэрний номыг би орчуулсан. Тэр бол одоо тэр үеийн бичсэн юм нь одоо хүртэл ач холбогдол алдаагүй байхгүй тий. Одоо би энэ сонгодог бүжиг гэсэн нэг юм ном эхлүүлсэн байгаа л да. Тэгээ энэ дээр би ер нь ингээд нэг аливаа ямыг бүр нэг уг үнцээс нь ингээд судлах дуртай байдгийг. Тэгээ энэ номондоо бас одоо сонгодог бүжиг яаж үүссэн, хаанаас үүссэн, одоо хөгжлийнхний явцыг бас оруулаад тэгээд нэг 2 бүлэгтэй ном хийе гэж бодоод байгаа байхгүй юу? Театрт юм үзээ суухад бол тэр бүжиглж байгаа хүмүүстэй санаа нэгдмэл байдгийг. Тий нэгдмэл. Тэгээд нэг тэрнээс нэг сайхан юу хэмтэй нэг баяр баясгалан таашаал хүртдэг гэх юм. Театртаа бол хайртай. Талбайг тойроод ингэ байшингууд байгаа шүү дээ. Тэр дундаас нүдэн тод тусдаг. Тэгээд нэг хөөхөн жижигхэн гоё. Тэгээд хажууд нь нэх өндөр шилэн байшин бордсон тийм ээ нэг. Тэгээд би заримдаа энэ тэнд газар хөдлөлөөгөө дуулахтай зэрэг энэ өндөр байшин ч одоо театр дээр унчихгүй гэдэг санаа байдаг. Тэгж л бодож явдгийн да. Театртай хайртай. Манай ээж зөгтөд маань бас юм биш дээ. Заслан дээр энэ ч бас ирнэ. Октод ирнэ гэж манай ээж сандраал. Багш бид нэрийг ингээд гэртээ дууд авчирна. Тэгээд манай агш айгүй гоё хоол хийдэг. Тэгээд бас маш амттай торт хийдэг. Тэгээд бид нар тэгээ тэр тортон дээр нь ингээд гэрэл унтруул нөгөө нэг торт налга болох гээд байгаа юм шиг. Тэгээ ерөн болол ингээд чи хідэн цэцэн битсэн, чи хэд идсэн гэдэг ингээд ерөн болол тэнцээ ингээд бужигнаан болдог. Нэг олон октодтой юм шиг те бүх бид нар ирнэ гэх болгонд л нөгөө хоолоо хийгээл торт хийгээл тэгэл угтаж авдаг. Тэгэхээр маш олон октодтой хүндээ манай багш чинь. Багш бол яах аргагүй Монголын соёл урлагийн түүх, за тэр дундаа сонгодог урлаг, балетын урлагт бол оруулсан хувь нэмрийг бол үнэлж баршгүй юм аа. Өнөөдөр үсэн яг ингээд Монголд ингээд үзэх юм бол яг одоо туул багш л одоо нөгөө ярьдаг шүү дээ амьд архив. Одоо ерөөсөө л балетын Монголын балетын түүхч адилхан Европын балетын түүх ерөөсөө амьд архив. Энэ хүнээс бүх юмыг сурч болно. Энэ хүнээс бүх юмыг мэдэж болно. Өнөөдрийн яг энэ балетын урлагийг нуруунд авч явж байгаа уран бүтээлчид, за тэндээс гарч байгаа багш нар эдрийг бол маш одоо хичээл сурлагаараа болон заах арга зүгээрээ болвол өнөөдрийн балетын төвшин бол тодорхойлж байгаа гэсэн. Хүн шиг амьдрал. Ийм л үг
Туул багшийн дэргэд суугаад ярилцах зуурт бодогдож байлаа. Мөрөөдөлтэй түүнийгээ биелүүлж, үнэн чээр ажиллаж, нэгэн насны амьдралаа зориулж, эрдэм мэдлэгтэй хүний гэгээ мөрөөр эглэх нь даруухан амьдрна гэдэг хүн шиг амьдрахын нэр юм байна. Ер нь манай ээж бол их тэмцэгчээ. Ер нь нэг юм шантарна гэж байхгүй. Шантарж байгаас тэрнийг бусдад харуулахгүй. Тэгээд яг хаяа мэдээж зүй тохиолдолгүй яг тэр үедээ тэгэл ээж гэл аргадах гал аргалаар цаашааваа гэл. Тэгэл ганцаараа яг тэр зовлонгот ер нь их зовлон тулсан ээж. Багш маань дандаа л ингээд дэргэдмэн байвал надад түшигтэй. Бас манай одоо сургуультай байвал их түшигтэй. Гэхдээ одоо мэдээж эрүүл их байхыг хамгийн түрүүнд багштай хүснэ. Яагаад би ингээд амжилттай авах хэрэгтэй? Яагаад их сургууль төгсөх хэрэгтэй юм те? Заавал ингээд энэ болгон өөр хэлбэл ээжигээ баярлуулах юм гоё юм дурсан юу сэтгэл төрүүлдэг те. Өөрөлдвөл ээж маань надад амжилттай явж байвал баярландаа гэж боддог. Яг ийм болохоор би одоо алдах ирэхгүй, амжилтгүй явах ирэхгүй ийм юм шиг санагддаг байхгүй. Тийм болохоор би одоо ээжтэй их баярлдаг, ээжтэй их хайртай. Багштай бол өстой яг энэ яваа наснда маш гоё үгийг ерөөсөө хэлж байгаагүй юм байна. Тэгтээ ингээд бүр сэтгэлийн гүнээсээ ингээд миний одоо өнөөдрийн байгаа энэ бүх зүйл маань багштай минь салшгүй холбоотой. Тэгээд таньдаа маш их хайртай шүү гэж хэлээ. Яг ингээд хүүхэд байхаасаа эхлүүлээд данаа юм хайрлагдаж өссөн гэх юм уу багш дээрээ. Багшигаа одоо шүү олон жил уртудаа наслаад бид нартай хайр халамж зөвлөгөөгөө өгөөд те ингээд байгаасаа гэж маш их хүсэж байна. Тэгээд хайртай шүү л гэж хэлсэн. Йоо энэ ч ихтэй хитээд юм биш. Ээ чигээ ярьж байгаа юм шиг л байгаа тийм. Хүн өөрийнхөө түүхийг өөрөө л бүтээдэг. Дуусгамааргүй түүх шиг, уншиж барамгүй ном шиг. Яасан ч бахарх мөнгөтэй. 10 наснасаа эхлэн Монголын сонгодог урлагийн төлөө 70 жил зохиолсон сэтгэл зүрхний чин номонд мэхийн ёслоё. Хүн чинь ингээд нас өндөр болоод төгшрөөд ирэхтэйгээ зэрэг нэг тэгж одоо шууган чимээ нэг онцгой шаардлагагүй тийм яриа хөрөө тийм юмнаас хол байхыг хүсдэг болчдөг юм байна шүү дээ. Тэгээд би ерөөсөө энэтэй уйддаг юм аа. Надад хийх юм зөндөө байдгийг. Балетчин